Сайн байцгаана үзэгчдээ төгөлдөр Мөнхбаатар та бүхэнтэй Булган аймгийн Орхон сумаас мэдчилж байна. Үндсэн шүүгчдээс цог жавхлан шүүгч бидэнтэй хамт яваа. Яг өнөөдөр нэвтрүүлгийн цог жавхлан шүүгч маань Булган аймгийн Орхон суманд өөрсдийнхөө бүтээлийг хөгжүүлж байгаа, бүтээл дээр ажиллаж байгаа зохион бүтээгчтэй уулзаж өөрийнхөө зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгнө. Булган аймгийн Орхон сум 4215 км квадрат газар нутагтай бөгөөд газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа 2 дугаарт ордог. Орхон голын сав газрыг дагсан үзэсгэлэнт байгальтай энэ суманд 2000 гаруй хүн ам оршин суудаг байна. Ирлээ л дээ. Энэ явж Булган аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын энэ таны хүлээж цогохоо. Цогоо шүүгч нөгөө бүтээлч нь байж шүү дээ. Бэлэн байж. Одоо туршаал эхэлнэ шүүд. За. Энэс нь шууд туршаал явчих. Энэ нэг ашиглаж байгаа юм шиг байна. Доорны шарамаа байсан харж байна. За, энэ нөгөө нэг их хүстэй юм тий. Булган аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын дунд сургуулиас энэ жил залуу зохион бүтээгч уралдаанд олон баг оролцсон бөгөөд уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтанд залуу зохион бүтээгч Баасан цогтын багийнхан гутал цэвэрлэгч төхөөрөмжөө амжилттай хөгжүүлж тэнцсэн юм. Тэгээ манайх бүтээлийг цэвэр сэмсгэр байлгах нь хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Тэгээ энэ бүтээлийн ач холбогдол маш олон байгаа. Манай бүтээлийн орчноо цэвэр байлгах нь хүний эрүүл мэндэд тустай. Тэгээ манай сумчин болохоор зарим хүүхд аягүй холоос ирдэг. Хунгартай цасаар гарч ирдэг. Тэгээ зарим нэг төвөө хүүхдүүд бол зүгээр нэг уулныхаа цасыг авах зорилготой тэр ингэн дээр нь хэрэлнэ. Хол гадар ирсэн хүүхэд төрөвнийхээ цасыг авах гэж зарим дээр ирлээ. Одоо яг ингээд арчаал үзэгдэл болоо мэдэгдэж байгаа шүү тий. За, төгөлдрөө одоогоор. Ерөнхийдөө одоо ингээд харах тэр энэ үсийн урт ойгоо учраас да. Ийш шороогоо шидэж байгааз. Нэгдүгээр шороогоо шидэж. Гутлынхаа уулыг болон хоёр хажуудлыг нэгэн зэрэг арчилтаар арчих гад үсээ ингэж урт хийсэн байх гэж. Би зүгээр өөр юмнуудаас өмнө яг ийм юм би өөрөө хийж үзээгүй. Босд хийсэн хийцүүд ингээ харахад бол өс нь бол ерөнхийдөө тагчирхантай байгаа. Одоо энэний өс бол ойролцоогоор 6-7 см байгаа. Миний бодлоор нэг 3-4 см байхад хангалттай болов гэж бодож байна. Энэ бол одоо та нар юуны шүүрний шот аваад ирсэн юм тий. Шүүрний шот аваад ирсэн юм. За яг зүгээр магадгүй дөрөвний миний хэлснийг сайжруулж орж үзнээг шотк авч байгаа юм. Энийг багасгаад тэгээд одоо заавалчгүй нэгэн зэрэг арчилтаар биш. Эхлээд энэ талаа арчичаад, энэ талаа арчичаад дараагаар энэ талаар арччихаар хийчих хэрэг. Тэгж нэг туршаад өгч юм дөө. Тэгээд одоо энэ чинь хоёр хүн хийгээл хийчтэй юм. Яг сургуульд цөөх хүүхдүүд байгаа учраас энэ бол болж магадгүй. Одоо шилбэл олон хүүхдээ 400-500 болоод энэ чинь бүгдөө энэ дээр арчих гэсэн байлаа очирд гэж байна. Ядаж нэг урд классны хойноос нар 4 ч юм уу 6 ч болгодог юм тий. Тэгээ хийгээд ийггүй. Одоо шүүгчнэр одоо та нар юу гэж хэлэх вэ гэдэг үзэсгэлэн дээр байгаа хүмүүс бүгд дараад гараараа хийсэн юм юу вэ гэдэг ингээд тэгсэн чи. Тэгэхээр нийлүүлсэн юм чи юу гэдэг лээ. Интеграцийг нийлүүлсэн гэж хэлээд байгаа шүү тийм ээ. Тэгэхээр одоо тэр хоёрыг зас сайжруулах хэрэгтэй. Гутал цэвэрлэгч болохоор нэг зарим нэг зүгээр гутлын өнгөлөгч гэл гутлын уулны цасыг авдаггүй шүү дээ тий. Тэгэхээр манай бүтээл нь ямар тоог зарцуулахгүй зүгээр л хүний хөлийн үйл ажиллагаагаар гутлын цасыг цэвэрлэж байгаа. Орхон сумын сургуулийн технологийн багш институт сургуульда залуу зохион бүтээгч дугуйлын хичээлүүлэхээр төлөвлөж бүртгэлээ явуулж кабинетад огчуулж эхэлсэн байна. Манай уралдаанд оролцсон оролцогчид их зүйлийг сурч мэдсэн учраас энэ мэдлэгийг бусад сурагчдад түгээж тэднийг бүтээл сэтгэлгээтэй болгох нь чухал гэж энэ сургуулийнхан үзэж байгаа юм. Техник тайртай болсон. Тэгээд ерөөсөө дандаа ямыг одоо болохгүй зүйлийг харахад тэрийг ингээ болгочих юмсан. Тэгээд болгочих юмсан гэл дотроо бодож явдаг да. Бид нэр азтай хүмүүс л гэж бодож явдаг ч өөрсдөө. Ийм том тэмцээнд орж ирээд ингэж амжилт гаргаж байгаа. Бас багшигаа маш хөндлөж явдаг. Шинийг эрэл хийж бүтээж түүнийгээ олонний өмнө хамгаалж бас хөгжүүлж байгаа залуу зохион бүтээгчдэрээ сургуулийн багш нар бахархаж тэднийг байнга дэмждэг юм. Би одоо хүүхдүүдээ ирэхээр багшаа ирэхээр хүүхдүүдээ ирэхээр би одоо баярлж аваад өөрийн ээж ихчээс жалгаагүй маш их баярлж бүгдийг mëсэж авч ийсэн л да. Одоо нулимс хүртэл одоо нүднээс гарч ийсэн хүүхдүүд ийм амжилтанд ийм зүйлд одоо хүрнэ гэдгийг бол би одоо төсөөлөөчгүй явсан тий. Тэгээд ийм амжилтанд хүрсэнд нь маш их баярлж байна. Тэгээ энийг одоо бурхан дахил мэт ингээл залчаал ингээл өрөөндөө сууж идэх та одоо пеналынхын шатны ийм гэрчлэгээ өрөмжлөл нь бас та нар авцрах байх гэсэн итгэл дүүрээ ингэж байж байгаа. Ийхүү сургуулийн багш удирдлагууд болон Орхон сумынхан тэднэр бахархаж бас тэдэнд итгэж байгаа. Сайн инженер болж нутгаа хөгжүүлнэ гэсэн залуу зохион бүтээгчдийн хүсэл тэмүүлэл тэднийг ирээдүйн амжилтууд хөдөлсөөр байна. Орхончуудаа бүгдэнд нь баярлж явдаг шүү. Бүгдэнд нь хайртай шүү гэж хэлмээр. Залуучууд ч гэсэн бас
Гараараа давтлаад орхончуудаа минь төгөж болно шүү дээ. Бүх орхончуудаар улс дээр харц бид нар. За тэгээд бидний томилт цааш нь үргэлжлээд Булган аймагт очино. За Орхон аймаг Эрдэнэ хотод очино. Их мэтчлэн их урт удаан аялал байна. Ерөнхий ивент итгэгч, шинэ бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Эрхэм үзэгчдээ залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн баг хамт олон томилтын багийнхан энэ удаа та бүхэнтэй Орхон аймгийн Эрдэнэ тот дээрээс мэдчилж байна. Өнөөдрийн зохион бүтээгчд маань наран зохицолбор сургуулийн зохион бүтээгчд байна. Тэдний бүтээл бол ашгүй оллоо. 1600 гаруй сурагчтай Орхон аймгийн наран зохицолбор сургуулийн 11-р ангийн сурагч Адиа отхон жаргалнаар сонирхолтой хэрн машингийн бас хэрэгцээтэй ашгүй оллоо бүтээлийн эзэд юм. Биднийг очиход оролцогчид маань техник технологийн олимпиадад бэлтгэж байсан юм. Үүнийхээ зэрэгцээ тэд мөн бүтээлээ хөгжүүлэх илүү боловсронгуй болгох судалгааг хийж байна. Би зохион аймгийн дэс сум төрсөн 2010 онд Эрдэнэтэд манайх шилжиж ирсэн. Тэгээд аав ээж одоо хөдөө мал дээр байдаг. Миний мөрөөдөл юу вэ? Би их өөрөө барилдах дуртай. Тэгээд үндэснийхээ бөхөр явдаг, хичээлдэг. Одоо ингээд 4 дахь жилдээ хичээлж, 4 жил хичээлж байгаа үндэсний бөхөр Төв аймгийн цэлийн сумын эцсийн цэлтэй. Тэгээд бас одооноос л чөлөөт бөхөр бас хичээлж эхэлж байгаа. Тэнд бол нэмсэн оролдоонд орж исэн. Нэгдүгээр шатнд болохоор цаг жахлын шүүгч. Яагаад болохгүй гэж. Яагаад энэ юу зохион бүтээгч хүн эндээс л хэлнэ гэдэг амар гоё хэлсэн. Энд дээрээс маш их урам орсон. Хоёрдугаар шатнд яг нөгөө бүтээлээ нөгөө юу материал аваад ишгэлцэн, бэлэн материал. Тэгээд тэрэндээ нэг жоохон шөмжил авсан. Хамгийн гол нь шантрахгүй байх хэрэгтэй. Юмаа туйлтайхан нэг хийсэн юмаа одоо нэг юм барьж авчаад нөгөөх рүүгээс хамгаардахгүй яг нэг юм дээрээ л байх хэрэгтэй. Шүүгчид тэднийг 2 дугаар шатнд бүтээлийн овор хэмжээг багасгах даалгавар өгсөн. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зөвлөх хөнгүүгээр электроникийн төхөөрөмжийг хийнэ гэдэг хүндрэлтэй. 2 дугаар шатны шалруулалтанд танилцуулсан бүтээлээ илүү овор хэмжээ багтаа болгохын тулд ахин зургийг нь гаргаж схемийнхээ палатыг угсарч уусгах хэрэгтэй болно. Гэхдээ тэд бидэнд дахадсан даалгавар байна гэж зүгээр суухыг хүссэнгүй удирдлагатай машины схемийг нь хүртэл судалж үзсэн байна. Тэрийг яг схемийг бол бид нарыг зохиож тийм юу гэдэг хүн байдаг хэлсэн. Гэхдээ бид нар бол яг чадахгүй. Гэхдээ мэдээч болохгүй юм гэж аахгүй. Чадахгүй л гэж байна. Тэгээд төгөлдрөө өглөө түлхүүрээ олгож бас нилээдгүй юу яалаа те? Үдлээ те. Том халаас довцож бас тийм юм байна. Түлхүүрээ олдгоо. Тэгэд залуучуудын зохион бүтээгчдийн багш чинь бас удирдлага бүтэн хоног хайсан гэж байна шүү дээ. Тэг бүтээл чи юу болж байна? Урдын хийгээч өвөс тэрэг болоод байна шүү дээ. Одоо хүүхдүүдийн бүтээлтэй танилцъя. Тэгээд одоо явцсан ямар байна гэдгийг нэгдүгээр үзье. Хоёрдугаар хамгийн гол хэцүү асуудал чинь нэг тулгуундаад байгаа асуудал. Энэ хүүхдүүдийн радио электроникийн мэдлэг байна. Бас жоохон хэцүү байгаа шүү дээ. Тийм учраас одоо туслах хэрэгтэй. Нэлийн анхаарал тавья. Хоёрдугаар шатнд орчоод юу байсан л та маш их судалгаа хийсэн. Тийм тэгээд юу дизайн талаас бас их анхаарсан. Тэгээд нэг коноп удирдлагынхаа дизайнуудыг ингээд маш их зүйлээр зурсан. Энэ болохоор юу одоо нэг ордон шиг тэгээд тэмээ цэцэг гэх мэт юу хүр тэрэгний дугуй. Тэгээ яг энэ бүгдээс яг хамгийн оновчтой гэсэн бид нэр гэрийг авсан л та. Тийм. Энэ болохоор айлт болохоор яг сүмнэр маягаар бас явчих боломжтой. Яндан дээрээ дарах уу? Тэгээ яндан дээрээ дарна. Яндан нь бас антин болно, товчлоор нь болно. За. Тэгээ яндан дээрээ дарлаа. Эндээс дохиод дуурлаа удирдлагын дээр дуугарч байгаа шийдээ. За яг энэ гэр энэ дотор байгаа гэрт юмаа байрлуулах одоо нэвтрүүлэгч гэж ярьдаг шүү дээ. Англиар бол трансмиттер тий. Энэ бол ресивер уу одоо хүлээ авч. Тэгээ энийхээ хэмжээг багасгахгүй бол нөгөө нэгэн янз бүрийн удирдлагатай багтахгүй гэд ингэж гисэн. Энийг тэгээд одоо багасгах талаар янз бүрийн бодож сэцсэн юм байна уу? Наадах чи яг одоо жижигрүүлэхэд, схем жижигрүүлэхэд туслаад өгөх хүн их авар. Тэгэд хүмүүсээс одоо асуугаад туслаад өгөөч ингээд гуйж яваа. Тэгээд нэг ахуйг нь тусалж өгнө гэсэн. Одоо наадах чи уг нь хийхэд л амар гагнж барихад нүүн нарийн схемтэй болохоор хэцүү юм байна л гэж хэлээ. Ийм нэвтрүүлэгч байя гэж үү тий. Тэр өөрчлөлт нэвтрүүлэг. Энэ бол нэг удаа давчтаархад одоо энэ ч юм уу тий. Нэг удаа давчтаархад жоохон хэмжээний энерги зарцуулагдана тий. Гэтэл хүлээ авахч чинь хизээд ахын мэдгүйс энэ чинь яг байнгын ажиллаж байна шүү дээ. Байнгын ажиллаж байгаа учраас байнгын тог хэрглэж байна, гүйдэл хэрглэж байна. Тэр батарей дуусгачих асуудал байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү хүлээ авахч дээр ямар хүндрэлтэй асуудал гардаг вэ? Хамгийн бага тогоор хамгийн удаан ажиллах тийм юм л гэж байна шүү дээ. Магадгүй нөгөө ийм хайгч хийгээд авчихсан чинь нөгөө удирдлагын чинь батарей ерөөсөө 70 оноос суугаад болохгүй шүү дээ. Удирдлагын батарей чи яадаг вэ? Бараг хагас жил. Зам төгөл 4 жил мэл 2 жил үйл болдог шүү дээ. Тэгэхээр тэрийг бодох хэрэгтэй. Тийм учраас
маш бага тоог эргэлдэг. Тэгээд мэдрэмж сайтай хоорондоо ялгагддаг тийм үлийн авахчны схемийг би өнөөдөр та нарт зурж өгье. Тэгээд тэрний дагуу та нар миний тэр холбогдох хүмүүстэй холбогдоод хэрэг тэд нар болохгүй бол над руу иргээ холбогдох. Ингээд цог жавхлан шүүгч олон хүнд хэрэгцээ шаардлагатай залуу зохион бүтээгчдийн бүтээл хөгжүүлэлтэнд дэмжлэг үзүүлж бүтээлийнх нь схемийг маш сайн ойлгомжтой тайлбарлаж зурж өгсөн юм. Зохион бүтээгчтэйгээ бид цог жавхлан шүүгчийн зөвлөснөөр амар баясгалан багштай уулзах гэж байна. Амар баясгалан багш маань Орхон аймагаас оролцдог Робокон багийн дасгалжуулагчийн багш байна. За ингээд хүүхдүүдтэйгээ хамт уулзъя. Сумын амрагшаа. За сонь сайхан. Ажиллаа гэл. За та хэд ажилласан. Хоёр хүүхэд дагуулад ирсэн. Энэ хоёрт янз янзын зөвлөгөө тусалцаа хэрэгтэй. Тэгээд уулзаад бүтээлийн бас өөрөө бас гадарлаж байгаа хугацаа хэдүүлээ ярьсан юм чинь. Бүтээл нь болохоор энэ байна. Симвлээ өгч схем. Тэгэд одоо энэ схемийг энэ цог жахлан багшийн гаргаж өгсөн схемээр хийхэд бүтээр бас нэг электроникийн юугаар бас жоохон тутмаг. Тэгээд тутмаг болохоор та таныг тусалж өгөөч. Тэгээд ерөнхийдөө бид нар мөн уцаар ирсэн тийм. Тэгээд хоёрыг бол телевиз өдөртөг олдог тийм төхөөрөмжийг гэж би бол ойлгож байгаа. Тэгээд бид хоёрт ямар ч схемийг угсраад палатын одоо уусгаад энэ угсрах чинь одоо бид хоёр туслая. Мөн дээр бид хоёрт танаа багтны мэднийг оюутан гаргаж өгье. Тэр мань энэ хоёрыг удирдаад энэ хоёрын гараар өөрсдөө нь одоо палатын зуруулаад, палатын уусгуулад тэр одоо тэр бүх л ажлуудыг өөрсдөр нь хийлгэн. Өөрсдөө ч гэсэн одоо баг зэрэг юм сурж авъя. Би л одоо ерөөхдөө та хэдүүлэг зөвлөн туслана, чиглүүлнэ. Айл болгонд юм жоох хүүхд ачгууч гээл өөрийнх нь хүүхд мөхтэй амир жоох хүүхдүүдтэй тэднэр нь тэгэл удирдлагаа ийш тийш нь аваад орны цаагуур маагуур чулуучдаг гэх мэт. Тэгэл салан задгаа хүмүүс жинтийн тайвал марчдаг. Тэгэл дэлхүүрний оосор моосрын хүртэл айгүй олон шийдэлтэй л да манай бүтээлээс санаатай. Энд ямар зүйл ашиглаж болно. Тийм учраас дараагийн шатанд энэ бүтээл маань орох ёстой гэж бид хоёр итгэлтэй байгаа. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. 3 жил дараалан манай уралдаанд амжилттай оролцож байгаа шантаршгүй бүтээлч оролцогчдын нэг бол Сүхбэрдэн. Анх тэр манай уралдаанд овор хэмжээ ихтэй хог шахагч төхөөрөмжөөр оролцож байсан бол энэ жил сурагчдын үйлдэлийг хөнгөвчлсөн энгийн нэгэн шийдлийг танилцуулсан юм. Энэ хугацаанд би сууц сурсан. Нэгт. Хоёр дэх юм бол юмыг төсөөлж логик талаас нь харж сурсан. Гурав дэх юм бол бас электроник одоо үеийнхнээсээ илүү жоохон тийм электроник талын мэдээлэлтэй басан гэж бодож байгаа. Хамгийн гол нь үеийнхнээсээ илүү нэг шатаар илүү хөгжиж чадсан гэж өөрөө бодож байгаа. Сүхбэрдэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуульд сурдагч бүтээлээ 3-р сургуулийн технологийн багш Ганболдын заавар зөвлөгөөндор хөгжүүлж байна. Тэдний бүтээл шалгалтын хариу бөглөх дардас юм. Би хэдийгээр одоо өөр сургуулиуд шилжсэн ч гэсэн анхнаасаа Ганболд багшийн шеф байсан болохоор Ганболд багштайгаа цуг бүтээлэн хөгжүүлэлтэн дээр ажиллаж байгаа. Манай багш хүүхдүүдтэй их урам харилдаг. Тэгээд хүүхдүүдийнхээ хувьд бол одоо яг тэр бүтээл хөгжүүлэлтэн дээр бол яг найз шиг нээж чаддаг. Бол дотор шүүгч маань яагаад улаан дарваа гэдгсэн чинь манай багийн гишүүн аргагүй штэ хоёулаа одоо наад санаа бүтээлчин сайн байсан болохоор л одоо дэмжлээ хоёулаа 3 дугаар шатанда шүүгч нарыг хөөтөхгүй шүү гэж хэлж байсан. Тэр нь одоо санаанаас гарахгүй. Одоо яг манай бүтээл маань судалгаа дээр явж байна. Тэ. Ямар их судалт юм бэ? Нэгдүгээр шатанд хоёр судлаад байгаа юм уу? Үгүй ээ. Нэг улаантай тэнцсэн болохоор тэр алдаа дутагдлаа засахын тулд тэ. Тэгээ 7 хэмжээнд нэг огтл гэдэг бас үг байдаг. Тэрнийг энэ одоо нэг 2 дугаар шатанд маань алдаа дутагдaltaй бүтээгт маань энэ нь болохоор яг шүүгчдийг үзүүлэх гэхээр энэ бих нь хатцсан байхгүй. Тэгээ бас нэг маш их хүнээс хүч энерги чардаад доош өвчтэй дарна. Тийм өвчтэй дарна тийм. Тэгээд энэнийхээ оронд одоо яг одоо энэ зүссэн хэлбэр маань ийм дардсны одоо шүүгчнэрийн маань хэлжсэн ийм дардсыг яг одоо тухайн дардсны хэмжээгээр зүсч яваад өөр одоо юу одоо хүний нүдний хэмжээ одоо яг тэр тухайн
хүснэгтийг бүглэх хэмжээнд тааруулсан тийм гэрт суулгачих байгаа. Өө чи ард ийм том учраас ооноход хэцүү юм тий. Тий. Онцлоход одоо би аавс гэдэг дарахын төмөн юм болж байгаа онцлох юм шүү дээ. Айгуу ажаад дарцсан. Одоо бүтээл хийх хэрэгтэй тийм үү? Тэрнээс гадна ямар тооцооллуудыг сүрдэн гаргах хэрэгтэй. За одоо яг дөрөв үндсэн тооцоолж байна. Бид нар дардсны тооноос гадна хэр зэрэг одоо хэдэн удаа дарахаас гадна зүгээр үж байгаа агаарт энэ хатахгүй юу? Хуураас агаарт байна уу? Чи гэдэг орчинд байх юм. Энийг яаж хадгалах вэ? Тэрийг чи нэгдүгээр тоо байх хэрэгтэй. Тоо гэдэг чи одоо хэдэн удаа дарах вэ? Тэ? Хэдэн удаа дараа бүдгэрж юм. Яаж зэнэглэх вэ? Хэдийн хэмжээнд нэлэх вэ? Тэгээ чи материалын талаар бүр сайн судлах хэрэгтэй байхгүй юу? Сүхэрд нь энэ жил сургуулаа төгсөөд уул уурхайн чиглэлээр тэр дундаа дэслэгээний чиглэлээр суралцах хүсэлтэй байна. Нэг талаараа сургуульд суралцах эрх авах, нөгөө талаараа өөр шигээ олон сурагчдын шалгалтын хариу бүглэх үйлдэлийг хөнгөвчлөх бүтээлээ нийтийн хүртээл олгож чиглэлд нэвтрүүлэхийг тэр ойрын зорилгоо олгоод байгаа юм. Миний онцлог гэх юм бол одоо яг өөрийнхөө хүсэж мөрөөдсөн зүйл тууштай явдаг. Тэгээд яг тууштай яваад тэрнийхээ төлөө бүх зүйлийг зориулж чаддаг юм болов уу гэж. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. 2011 оны ерөнхий сайдын дэвээр зохиогддог үндэсний холбооны эзэн залуу зохион бүтээх хэмжээний шилдэг бүтээлээр таамаг үзүүлжсэн. Бүгээрийн отрын гэр гэж. Бүтээл байна. Энэ бүтээл bonог жижигрүүлсэн хэлбэртэй нэг чадаас ороогүй аньсан бүтээл бүтээл онцлогтой ийм хэлтэй юм аа. Сайн байна уу та? За сайн байна. За сайн явж байна. Маш их бэлдсэн байх шиг байна шүү дээ. Сайн байна уу хүмүүс? Энд үзэсгэлэн гарч байгаа гэсэн үг үү те? Таны яриаг таслан дуучлаарай. Ааха. Ямар үзэсгэлэн гаргаж байгаа вэ энэ чинь? За тэгэхээр зэрэг ерөнхий сайдын ивэлдор жил бүхэн зохиогддог Монголын үндэсний 10 дахь телевизээс зохион байгуулж байгаа олон улсын залуу зохион бүтээгч тэмцээнд манай одоо Гамболд багшийн манд бэлтгэсэн одоо баг хамт олон сурагчид маань 3 жил дараадан амжилттай оролцож бүтээлүүдэн дандаа шилдэг одоо бүтээлүүд шалгарч ирсэн. За ингээд одоо Гамболд багш маань баг сурагчид хамтарч одоо энэ шилдэг бүтээлийнхээ үзэсгэлэнг одоо өөрийнхөө сургуулийн сурагчид танилцуулах ийм өдрөлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Ийхүү Сэлэнг аймгийн 3 дугаар сургуулиар ороход биднийг халуун дулаан уур амьсгал бужигнсан хүүхдүүд угтан авлаа. 3 дугаар сургуулийнхан залуу зохион бүтээгч өдрөлгийн үзэсгэлэндээ манай анхны уралдаанд шил төл арчигч бүтээлээр амжилттай оролцсон Бат Эрдэнийн бүтээлээс эхлээд энэ жилийн уралдаанд амжилттай оролцож байгаа Амар Жаргал, Сүхэрдэн нарын болон бусад 10 залуу зохион бүтээгчийн бүтээлийг дэлгэн танилцуулсан байсан юм. Ийхүү бусдынхаа хийсэн бүтээсэнс жишээ авч ирээдүйд олон залуу зохион бүтээгчийн сургуулиас төрнө гэдэгт бид итгэлтэй байна. Намайг Гамболтой Амар Жаргал гэдэг. Би Сэлэнг аймаг Сүхбаатар сургуулийн 3 дугаар ангийн жил 11 ангид сурдаг. Би ер нь өөрийгөө бүх өнцгөөс өөрийгөө харахыг хүсдэг. Бүх өнцгөөс хараад бүх өнцгөр хөгжүүлээд явахыг илүү их хүсдэг. Тэр талаараа би энэ залуу зохион бүтээгчд оролцъё, өөрийгөө сорьё, өөрийгөө хөгжүүлэе гэдэг талаараа орсон. Олон зүйлд өөрийгөө сорьж тэр хэрээрээ өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг Амар Жаргал сүүлийн 2 жилийн турш ардын бүжгээр хичээлсэн байна. Энэ хугацаанд тэр бүжгээ маш сайн сурч аймагтаа тайлан тоглолтооч хийж амжжээ. Бүжиглэх бол зөвхөн дотоод мэдрэмж, тэр аяа мэдрэх мэдрэмж, өөрийгөө мэдрэх мэдрэмж, хөдөлгөөн бүрийнхээ дойлог мэдрэх мэдрэмж гэж байдаг. Гэвч одоо бүтээх тэр инженер талын хүн гэхээр одоо зөвхөн өөрийн дотоод мэдрэмж өрөөсгөлөдөг. Дотоод мэдрэмж дээр илүү их хүний гарын урд дүр тэгээд бүр илүү их хүчээл зүтгэл одоо олон жил сарын туршид бий болдог тийм гайхалтай авьяас ах гэж боддог. Энэ хоёрын хооронд нэлээд зөөр таа. Тэнцэн карт авахд миний бүр хүсэл биелсэн юм шиг санагдсан. Хэдий ахны шатч гэсэн надад цаашаа явах урам зориг ирч хүч үнэхээр их төрж исэн.
Дархан уул, Сэлэнг, Булган, Орхон аймгийн оролцогчдын бүтээл хөгжүүлэлтэнд манай оролдооны үндсэн шүүгч цог жавхлан зөвлөгөө өгч байгаа юм. Ингээд амар жаргалын багийнхны хийж байгаа зөөврийн хиц 2 дугаар шатны шалруултаас хойш хэрхэн өөрчлөгдсөн, ямар шинэлэг шийдэл нэмэгдсэнийг сонирхъя. Өмнө нэг шүүгчдийн хэлсэн юмуд байгаа шүү. Одоо яг яаж шийдсэн зураг үрг юм байна уу? Харъя. Бид нар 2 дугаар шатанд ороход гол асуудал болсон зүйл маань болохоор энэ эргүүлэг дээр байсан. Эргүүлэг буюу энэ голдоо байсан. Энэ голдоо нэг голн дээр цоолж нэгтлэн энэ дөрвөн энэ уяаг байлуулсан. Харин тэгэхэд одоо ингээд татхад айгүй бэрхшээл гарсан. Хоёрын төрүүлж наадынх нь одоо ороод нөгөөхийнх нь сул тавигдаад тэгээд бид нар ийм болохоор дамрыг ашиглахаар шийдсэн. Тоос сорогчийг задлж үзээд энэ дамрыг ашиглан юм жижиг дамар гол гуурсан дээрээ байрлуулад түүн дээрээ энэ уяага. Одоо энийг авч энд суурилж гэсэн үг. Ийм олон тоос сорогч яаж ивдэх юм бэ? Амарчлаа. Наач жижигрүүлээд арай багсгаад яг энэ дээр төлөвлөж тэгээд уулын дээр зурсан байна л да. Энэ мөн үү? Ингээд энэ даавал. Энэ дээр бол зүчүүл гоё юм байна. Ингээд ийм даамар их юм тийм. Гол дээрээ энэ хідэн утастай юу хувцс хатаагч байхын түүгээрээ дамраа олж ирээд тэгээд дамрын тусламжтайгаар дамраа одоо яаж хөдлөх юм бэ гэх юм бол голд нь ийм юу байлуулж өгөх байгаа. Байруул түнжээ. Энэ одоо гол ингээд цоолно штэ тий. Гол дээрээ цоолоод нөгөө яг ахад гол дээр нь энэ бариулаа суйрлуулад тэгээд энэ дамраа татаад гаргаад ирэхэд энэ эргүүл голтойгоо эргэгдэх. Буцаагаад энэ сахилын машины эргүүлдэг юм гэдэг чинь тийм технологиор хийж байгаа юм байна тийм. Буцаагаад хийхэд энэ дээр энэ гол орж ирээд хөгжигдээд хөдөлгөөнгүй иймиг хийж байгаа. тэгээд мөн дээр нугастай. Багийн гишүүд ямар одоо үүрэгтэйгээр бүтээл дээр оролцож байна. Би болохоор бас бүтээл дээр нэг санаа гаргасан. Тэгээд хэрвээ энэ одоо энийг нэг аяллаар авч ивж ирэхэд үлгэх газаргүй шүү дээ. Одоо тийм мозодгүй. Тийм бол тийм бэрхшээл тулгарч байгаа болохоор энэ доор нь хөл хийж өгд юм уу гэж бодож байгаа. Тэгээд тэр хөлийг нь болохоор олон янзаар скол сундаг скол шууд ингээ шууд уртаашаа гарч ирэхээр тийм хөө. Багтай их үнэхээр гоё. Мэдээж ганц мод гал олдгүй гэдэг шиг бүх зүйл дээр л их гоё байдаг л да. Бид гурлаа хамаатан. Тэгээд тэр зэмээ ойрын хамаатан байгаа. Тийм болохоор тэгэл эрэгтэй хүүхэд маань ингээл юмаа хөрөөдөх ч юм уу, эмэгтэй хүмүүс нь юмаа оёх ч юм уу тэр тал дээр айгу баг гэдэг утгаараа гоё. Би түрүү энэ зурган дээрээс харлаа. Тэр дамрааныхаа зайг бол томсохгүй болохгүй. Нэг газар ингээ явчих тэр чинь ийм гэж зайд 3 м хугацаа бол явуулсан тийм. Ийм зайтай. Тэгээд жоохон яг одоо дамар хийлээч гэсэн зүгээр энэ яг одоо ингээд энэ чинь тэгшүүлсэн гэж их хөдөд байгаа шүү дээ. Энэ яг хэвээрэл байх болов зүгээр. Тэн дээр юу боддог. Тэгтээ зүгээр зайг л хязгаарлаж байгаа болохоос биш хамаа годошил энэ чинь яагаад тэгж байгаа гэхээр одоо зарим нь яг нэг ийм хичгэн газар арай өөр арай төстэй хөвж байгаа учраас төрүүлээд байдаг. Яг нэг ийм газар ингээд тацчих чинь олон орцтой байгаа шүү дээ. Тэрийг л бас гоё шийдэх хэрэгтэй. Та нар машины нэг репорт гэдэг татдаг шүү дээ. Тэр бол тороосоо хураахтаа ингэж өгдөг шүү дээ. Ингэж өгдөг шүү дээ. Мэдгүй. Одоо та нар хамгийн энгийн юм юу нэг тэр зүгээр юм ойдог утас байна шүү дээ. Утас яг ингэж өгдөг шүү дээ. Тэгвэл яг гоё тэгцээ. Гэхдээ энэ дээр бол тэгэхэд бол хүндрэлтэй. Ямар ч та нар хязгаарлагдаж байж төгжигээ хийж эхний чинь төгжигээ хийж энэ эвкидгээ харин ингэдэг биш. Ингэдэг болоод тэгээд төгждөг. За тэрийг амжаас хийчих эхний хэлж чинь. Тэгээд ашиглаад өөрсдөө үз мэдв. Хүнд ашиглуулж үз мэдв. Ашиглуулад ингээд энэ газар тавиад ашиглуулж үз. А зүгээр хөлний чинь хувьд бол яг та нар нэмэлт санаа байна. Үнэхээр сайн бас гоё шийдлээ бас болно. Гэхдээ зүгээр энэ дээрээ төгөлрөө сайн ажилласан гэж байна. Амар жаргалын багийнхны хийж байгаа зөөврийн хизийг хөдөө хээр аялахаар явахдаа авч явж болохоос гадна зай баг эзэлдэг учраас хотын суурьшмал хэрэглээнд ч мөн хэрэглэж болох юм. Ер нь асад хэттэй ус нийгэмдээ хэрэгцээтэй хүүхдүүдэд зөв хүмүүжилтэй зөв Монгол хүн болгож хөгжүүлэхийн тулд бол одоо манай сургууль одоо гуйлын секц сонгоныг бол одоо байнга тогтмол явуулдаг. За энэний үр дүнд бол одоо
манай багш нар бол тийм ээ. За залуу зохион бүтээх тэмцээнд бол анхнаасаа эхсүүлэл 3 жил дараалан оролцож байгаа. За жилээс жил ирэх тусам бол хүүхдийн амжилт хийж байгаа бүтээлийн чанар сайжирч байна. За энэ ингээд байнга оролцоод ирэхлээр энэ сургууль бас залуу зохион бүтээх тэмцээнд оролцдгоо гэсэн анхны мэдгэтгүнтэй болоод ивент тэтгэх газрууд бол одоо бас сүүлийн үед бол гарч ирж байна. Сурагч бүрд хүсэл тэмүүлэл авьяас бий. Магадгүй түүнийг нээхэд олон талд үйл ажиллагаа явуулж, идэвхийг эсэргээж сурагчдад урам өгөх шаардлагатай. Ийхүү Сэлэнг аймгийн 3 дугаар сургуулийн багш нар хүүхэд бүрийг нээж хөгжүүлэхэд чухал нөлөөтэй үр дүнтэй олон ажлыг зохион байгуулж чаддаг учраас энэ сургуулийн сурагчид аливаад чин сэтгэлээсээ ханддаг болсны зэрэгцээ олон тэмцээн оролдоонд амжилт үзүүлдэг юм. Нийгэмд авьяаслаг одоо цааш ирээдүйтэй хүүхдүүдийг ивент тэтгэж дэмжих зорилгоор одоо ажилдаг. Нэг энэ ажлуудын хаврын энэ залуу зохион бүтээгчид тэмцээнд оролцож байгаа хүүхдийг бас өнөөдөр ингээд ивент тэгээд үе яаж одоо ивент тэтгэж байгаа таатай. Ийхүү олон хүний итгэл сэтгэлийн дэмээр залуус өөртөө илүү итгэлтэй, илүү хариуцлагатай болж байна. Монголын ирээдүй болсон залуусыг бүтээлч, үйлдвэрлэгч болгох их зорилт бидний өмнө бий. Мэдээж маш их өөрчлөлт гарсан. Өмнө нь бол зүгээр хичээлдээ явдаг, тэгээл тардаг, айсаа сонгодог юм ингийн л байсан боловч одоо залуу зохион бүтээгт орсноороо одоо зүгээр ингээ гадуур явах биш, юм болгоныг сонирхон үздэг, хийц, гаднах бүтэц, дизайнер бүгднийг сонирхдаг. Тэгэл хичээлээ тарлаа бүх цагийг би үр бүтээлтэй өнгөрөөдөг. Тэгээд үр бүтээлтэй өнгөрөөснөөрөө сурах сургуультай ирээдүйн мэрэгжилтэд илүү их хэмээг мэдэж авч байгаа юм болоо гэж бас би боддог. Ерөнхий ивент тэтгэгч, шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж, New Jolchin Tour компани. Санаагаараа жигүрлээ